Японы Осака хотын мэрэгжлийн сумоогийн 3 дугаар сарын тэмцээн Харуу Бошоо үргэлжлээ өгдөж байна. За Харуу Бошоогийн 12 өдрийн барилдаа маш сонирхолтой болж сүүлийн барилдаанд 2 Якузна өвдөг шороолоо. Ингээд үзэгчтэй охин өнөөдрийн барилдааны таймыг хүлээн авч ирсэн үү. Японы мэрэгжлийн сумоогийн 3 дугаар сарын тэмцээн Харуу Бошоогийн 12 өдрийн барилдаанд Рюо Санчирволд Касугаотой барилдаж удаагийн барилдаанд Катасука Шимихэр өрсөлдөгчөд авлаа. За ингэснээр Санчирволд 4 даваа 8 унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. За гэсэн хэдий ч манай өхөв дэрэг сарын тэмцээнд 50-с дээш амжилтаа үзүүлж чадаагүй болмоос шансаа буурч барилдана. За магадгүй одоо энэ сарын тэмцээнд Маяг Ширгийн 16-д бичигдсэн учраас жирүүсэн даанд барилдаж болох юм аа. Маргаашийн барилдаанд тэрээр Маяг Ширгийн зүүн жигүүрийн 9 дэх бүх Иваки Яматай барилдаар орнол таарсан байна. За өнөөдрийн барилдаанд Токутенко Хүчбаатар Мусашигаав дивжины бүх Дижиматай барилдаж удаагийн барилдаанд Хикё Тошимихэр өрсөлдөгчөд авснаар энэ сарын тэмцээний 5 дахь даваагаа авлаа. За үлдсэн 3 өдрийн барилдаанд өрсөлдөгчөд авсан тохиолдолд Токутенко Хүчбаатар эх сарын тэмцээнд чансаа өгсөн барилдах боломжтой болно. За Дижима өнөөдрийн барилдаанд унснаар 3 даваа 9 унаатай болжээ. Хүчбаатар маргаашийн барилдаанд зүүн жигүүрийн Комусеби Ксенэ Сататай барилдахаар онол таарад байна. За одоо үзэгчтэй охин манай Какури Андын барилдааныг харж байна. Анд өнөөдрийн барилдаанд баруун жигүүрийн Комусеби Такагазатай таарч барилдсан. За Дачи Айдрээс Анд Маушны барьсан дүрсэн за улмаар Маушны барьцыг давхар болгож өнөөдрийн барилдаанд Ерокири бэхэр өсөлтөгчөд авснаар энэ сарын тэмцээний 6 дахь даваагаа авлаа. За 6 даваа 6 унаатай Андын хувьд энэ сарын тэмцээнд 8 буюу түүнээс дээш давж Качкоши хийсэн тохиолдолд эх сарын тэмцээнд Саняку цал хүрч барилдах боломжтой болох юм. За маргаашийн барилдаанд Амаа бим дөрштэй барилдгаар Какури Ананд онол таарсан байна. За Такагаас өнөөдөр умснаар 1 даваа 11 унаатайгаар бишээг өргөжлөж байна. За өнөөдөр Амаа бим дөрж Асакиро дашнамнаар таарч барилдсан. За хоёрын барилдаа маш сонирхолтой болсон. Энэ хоёрын хувьд өмнө нь 12 удаа таарч барилдахад Амаа 8 удаа давж Асакиро дашнам 4 удаа давж байсан. За Амаа Маушны давхар барьцсан төрсөн. За Котанагийн хийсэн. За энэ бол маш сайхан тогтож үлдсэн. 2 ч удаа Котанагийн ихэд Амаа бим дөрж тогтож үлдсэн байгаа. За ингээ Маушны араас бол нэлээд холоос одоо бариад авсан. Энд бол Амаагийн хувьд нэлээд ашигтай одоо барьсан төрсэн байсан. За Амаагийн хувьд 4 даваа 7 оноотой за үлдсэн өдрийн барилдаанд унах хэрэггүй. За унах юм бол одоо Сикиоке алдах юм барилдаа. За ингээд энэ удаагийн барилдаанд тойгдож өрсөлдөгчөд авснаар Амаа бим дөрж энэ сарын тэмцээний 5 дахь даваагаа авлаа. За их 5 даваа 7 оноотой болж тэмцээнийг үргэлжлүүлж байна. За Сикиро дэшин өнөөдрийн барилдаанд унснаар мөн 5 даваа 7 оноотой боллоо. За Монголын гавь тэмцээн Хөвтөөхөө цэвгний өнөөдөр Озики Котомицукитэй барилдсан. За Котомицукийн Маушны барьсан төрч энэдад Ерокири бэхэр Хөвтөөхөө цэвгний нэмийг давж энэ сарын тэмцээний 6 дахь даваагаа авлаа. За Хөвтөөхөө цэвгний хувьд 8 даваа 4 унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. За маргаашийн барилдаанд залуу бүх төвчөө зантаа барилдана. За энэ үе бүхтэй дээд зантаанд 2 удаа барилдаад хоёуланг нь Хөвтөөхөө цэвгний давж байсан юм аа. За өнөөдрийн барилдаанд Якузна Хакухо Озики Чиотекатай барилдсан. За Чиотека энэ удаагийн барилдаанд Хатакико мэмэхэр Якузна Хакухог давж энэ сарын тэмцээний 8 дахь даваагаа авлаа. За Якузна Хакухогийн хувьд өнөөдрийн барилдаанд унснаар 10 даваа 2 унаатай болж байна. За ингэснээр одоо Якузна Аширогийн хувьд бол дөрүүлэх магадлал нь бол одоо бүр өндөр болсон. За гэхдээ энэ барилдааны дараагаар бол одоо Якузна Аширо Каташигийн хөтэй барилдгаасаа. За Тачи дээрээс шууд хүчтэй туулж Чиотека Якузна Хакухогийн цээжин сөгсөн. За ингээд одоо Хатакико мэмэхэр өрсөлдөгчөд авч энэ сарын тэмцээний 8 дахь даваагаа авч 50-с дээш амжилтаа үзүүлэн Катабанаас гарч байна. За Якузна Хакухо маргаашийн барилдаанд зүүн жигүүрийн Озики Каютай барилдан. За Каютай дээд зэндаанд 16 удаа таарч барилдахдаа 12 удаа давж 4 удаа хэмжээсэн бүхтэй маргааш барилдахаар онол таарчээ. Якузна Аширогийн барилдаа өнөөдөр баруун жигүүрийн Сикиоке Котошигикутай таарч барилдсан. За Тачи дээрээ шууд золгоод Котошигику Маушны барьсан давхар үрсэн. За аврагын хувьд нэлээд эвгүй барь залцсан. За эндээс өөрийн үндсэн мэхэд Габури Яри мэхийг хийсэн. За ингээд Ерокири мэхэр Котошигику Якузна Аширо давг дэржийг давснаар энэ сарын тэмцээний ээлж даваагаа авлаа. За энэ хүн 11 өдрийн дараах бодлоор тэмцээнийг 1 чунаагүй ганцаараа тэргүүлж байсан. Якузна Аширо өвдөг шороолсноор 11 даваа 1 унаатай болж байна. За гэсэн хэдий аврагын хувьд тэмцээнийг тэргүүлсэрнэ. За маргаашийн барилдаанд 31 удаа давж 6 удаа хэмжээсэн Озики Каютай барилдах орнол таарсан байна. За аврагын ард Якузна Хакухо болон Точиозан за мөн баруутай өгсөн бөхчүүд 2 унаатайгаар нэхэж байна.